Сайн байна уу? Ичиго таруудын YouTube сувг тавтай морил ингээд өнөөдрийнхөө бичлэгээр сүүлийн үед тань тохиолдож байгаа зүйлс танд юуг ойлгуулахыг зорж байна вэ гэсэн сэдвтэ уншлагыг бол хийх гэж байна. За ямар нэгэн байдлаар танд одоо сүүлийн үед томоохон сорилт юм уу, зовлонтой үйл явдал юм уу, эсвэл таны ингээд харах өнцгийг өөрчилсөн үйл явдал ч юм уу тийм зүйлс таны амьдралд тохиолдож байгаа бол тэдгээр зүйлсийн цаад сүнслэг одоо утга зорилго танд юуг ойлгуулахыг хүсэж байна вэ? Одоо ямар сүнслэг сургамжийг илэрхийлэхэд тулд таны амьдралд эдгээр зүйлс тохиолдож байна вэ гэдгийг тодорхой одоо болгохыг хүсэж байгаа бол мессеж авахыг хүсэж байгаа бол та энэ уншлагыг үзэхэд тохиромжтой. Тэгээд уншлага маань ерөнхийдөө 3 сонголттой байгаа. За 100 гартлаасаа 1, 2, 3 гэсэн байдлаар эдгээр 3 одоо сахиусан тэнгэрийн мессеж Angel Answers хүзрнөөс маань сонголтоо хийгээд хамгийн сүүлд энэ 3 одоо таны сонгосон хүзрний мессежийг танд сахиусан тэнгэрийн мессеж болгож хүргэж өгөх болно. За тэгээд нэмэлтээр би дээдлэлт нь дүрс сонгох эможи ч юм уу дүрс бол гаргаж өгье. Тэгээд та бүхэн маань эдгээр 3 хүзрөөс өөрийнхөө хамгийн татагдж байгаа хүзрөө сонгоод уншлагынхаа хэсгээр орж ирээрэй. За эхний хүзрийг сонгосон хүмүүс маань уншлагынхаа хэсэг тавтай морил ингээд за та бүхнийхээ одоогийн нөхцөл байдлыг харахад болохоор метаморфозис буюу одоо ямар нэгэн юм таны нүдэнд харагдахгүй одоо таны биеийн одоо амьдралын хэсэгт чинь юм томоохон өөрчлөлт бол ирж байна гэсэн юм утгыг агуулдаг хүзэр маань гарч ирсэн байна л да. За энэ хүзэр дээр маань болохоор эрвэхээ фламинго эрвэхээний одоо далгавчтай фламинго дээрээс нь цааталт нь ийм одоо том борооны үүл. За энэ наан нь авгалтай одоо хайрснасаа гарч эрвэхээ болж байгаа юм үзэгдлийг илэрхийлсэн юм одоо дүрслийг илэрхийлсэн хүзэр маань гарч ирсэн байна. За энэ утгаараа ч гэсэндээ ер нь бол эрвэхээ за ямар нэгэн фламинго байснаа эрвэхээ болж өөрчлөгдөж байгаа юм шигтэй нэг ямар нэгэн томоохон трансформашн өөрчлөлт таны амьдралд бол ирж байна. Одоо хүзэрний маань цаатлын томоохон одоо хонь цагаан томхон үүлнүүд болохоор таны амьдралд тохиолдож байгаа. За зарим нэг юм хүндрэлтэй нөхцөл байдлууд, жоохон юм асуудлууд ч гэх юм уу. Таныг одоо энэ таны сэтгэлд одоо тэр борооны хар үлийг авчирч байгаа юм шиг тэр одоо үйл явдлуудыг илэрхийлж байна. Энэ үйл явдлууд чинь болохоор таны амьдралд одоо ер нь бол тохиолдох ёстой байсан учраас тохиолдож байгаа. Эний үүгээр дамжуулж та амьдралын томоохон одоо хичээлийг олж авах, сургамжийг олж авах, за танд өөрчлөгдөх боломжийг олгох, юмсыг арай өөр өнцгөөс харах нөхцөл байдлыг ингээд бүрэлдүүлж бэлдэж өгж байгаа. Энэ байдал юм шүү гэж хэлж өгж байна. Дээрэс нь авгалтай одоо нөгөө энэ хайрснасаа гарч эрвэхээ болох процесс гэдэг нь болохоор нэлээд урт хугацааг одоо туулж хэцүү хүнд зовлонтой замыг туулж өвдөлтийг туулж яг л өөхтэй адилхан мэдрэмж гэж одоо энэ тайлбар номон дээр нь бичсэн байна л да. Эндээс харахад болохоор маш хэцүү хүнд нөхцөл байдлаас тэр гоё үзэсгэлэнтэй өнгөтэй эрвэхээ гарч ирдэг. Тэгэхээр бид нар ч гэсэндээ амьдралдаа одоо олон төрлийн сорилтыг олон төрлийн давааг давах тусмаа илүү үзэсгэлэнтэй ухаалаг хүлээцтэй ч гэдэм үү өөрийгөө илүү хайрлаж чаддаг нэгэн болж ингэж өсөж хөгждөг байх нэ. Тэр процесс таны амьдралд бол яг одоо тохиолдож байна гэсэн юм энерги бол гарч ирлээ. За тэгээд тарот хүзрөө дэлгэж харахад болохоор маш одоо чухал 3 хүзэр бол гарч ирсэн. За эхнийх нь болохоор фүүл буюу одоо мунхаг гэсэн хүзэр, дараагийнх нь чөтгөр, дараагийнх нь үхэл гэсэн юм 3 хүзэр бол гарч ирсэн байна. За эндээс харахад таны хувьд яг л энэ мунхаг мэт танд одоо тохиолдож байгаа үйл явдлуудаас чөлөөлөгдөж эрх чөлөөтэй болж нэг юм өөрийнхөө дотоод тэр одоо эрх чөлөө амар амгалан байдлыг мэдрэхийг хүсэж байгаа боловч яг бодит амьдрал дээр таны хувьд ийм хин нэгэн одоо хосын харилцааны хамаарал эсвэл амьдрал дээр ямар нэгэн одоо тийм эрүүл бус харилцаа ч юм уу энэ заавал одоо хосууд байх албагүй эцэг ихтэйгээ юм уу ажлын хамтрагчтайгаа юм уу эсвэл хин нэгэн одоо
маш онцгүй хүнтэй таны амьдралд гарч ирж танд ийм одоо төвхтэй байдлыг үүсгэж байгаа, амаргүй байдлыг үүсгэж байгаа те. Ийм зүйл бол таныг ууж хориод байгаа. Эндээс та ингээд амар амгалан болж өөрийнхөө тэр хүсэж байгаа те эрхчлөөтэй одоо нөхцөл байдал руу шилжихийг бол маш их хүсэж байна гэсэн юм энергийн шалгалтад гарч ирлээ. Нөгөө талаараа таны хувьд ямар нэгэн ийм гинэн байдлаасаа болоод ч юм уу тэ анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод ч юм уу ямар нэгэн зүйлтэй холбогдсон бодлогогүй хэлсэн ч юм уу эсвэл бодлогогүй хийсэн ч юм уу тэрнээсээ болоод ийм хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байх боломжтой байна. Энэ үүгээр дамжуулж мэдээж та одоо ингээд танд өөрчлөгдөх боломж, хувирах боломж ирж байгаа те. Эндээсээ та ингээд томоохон амьдралын хичээл авж байгаа ийм байдал бол харагдаж байна. За нөгөө талаараа шууд утгаараа хосын харилцааны хүндрэлтэй байдалтай бие биендээ эрүүл бус ханддаг ийм харилцаатай харагдалт ч юм уу одоо хүчирхийлэл ч юм уу. За ийм зүйлээс та гарахыг маш их хүсэж байна. Эрхчлөөтэй болохыг маш их хүсэж байна. За нөгөө талаараа ямар нэгэн тийм донтолт сэтгэл зүйн эрүүл мэнд те эрүүл мэндийн хувьд одоо депресс, стресс, ажлын депресс, стресснээс болж бие чинь өвдөж байгаа ч юм уу те. Эсвэл ямар нэгэн нууц одоо зүйл үлдэж байгаагаас хамаарат таны хувьд ерөөсөө юм амар амгалан байдлыг эдэлж чадахгүй нэг тийм баригдмал хоригдмал хэцүү зүйлтэй нүүр тулаад ирээдүйдээ ихтгэлгүй болох ч юм уу те. Өөрийгөө аягүй тийм сул дорой хүчгүйгээр мэдрээд байгаа юм байдалтай байх боломжтой байна. За нөгөө талаар шууд утгаараа одоо им тарианы хэрэглээ ч юм уу те. Ер нь одоо нөгөө толгой тарих мансуурах имийн хэрэглэнээс болоод хэмжээний им тавах ходоод гидс дээрээс нь тарих толгой гэл ер нь бас жоохон сөрөг нөлөөтэй тэгчтэй те. Тухайн одоо хүчний хэцүү байдлыг эмчлэх гэж байгаа ч гэсэн тийм зүйлд ингээд орооцолцсон байх. Тэндээсээ гарахыг хүсэж байгаа те. Хурдхан шиг эрүүл саруул өмнөх шиг юм одоо болохынсан ч юм уу те. Эсвэл бүр ингээд идэгрээ цаахан болохынсан хүсэл эрмэлзэл таны дунд дотор бол маш их байна гэж эндээс л харагдаж байна. За нөгөө талаараа шууд утгаараа те одоо арх тамхины хамаарал ч юм уу өөрөө ингээд хүсэхгүй нэг тийм дуртай биш болидо гэж бодоод байдаг ч гэсэндээ яг ингээд алхам хийгээд тэндээсээ гарч чадахгүй нөхцөл байдалд байгаад байгаа хүмүүс ч бас байх боломжтой байна. За тэгээд хамгийн сүүлд болохоор энэ хүлгсэн хүзэ маань гарч ирсэн л дээ. Энэ маань ерөөсөө л ямар нэгэн зүйлийн төгсгөл болон шинэ эхлэлийг илэрхийлж идэг юм хүзэр байгаад байгаа. Тэгэхээр таны амьдралд нэг тийм таны одоо төвчээрийн чавцыг тулгасан ч юм уу те ийм нэг төвчээрийн чи хязгаарыг шалгасан үйл явдлууд ер нь сүүлийн үед амьдрал чинь тохиолдоод байгаа. Тухайн зүйлийг ингээд шүд зуугаад чимээгүй төвчээд өнгөрөөж байгаа ч гэсэндээ үнэхээр нэрэ хизээ дууссан болоо гэж ингэж одоо зовлон гэх юм уу те зовлон мэдэрж байгаа юм байдал бол таны амьдрал байна л да. Дээрээс нь гинти ямар нэгэн юм нэг өөрчлөлттэй гинти ямар нэгэн үйл явдал таны амьдралд ингээд таснес гэл одоо ороод ирдэг тохиолддог юм шиг те. Энүүгээр та надад одоо юу илэрхийлэх гээд байна вэ? Би одоо яач вэ? Ч юм уу одоо их юм сэтгэл санаа чинь зовж байгаа юуг буруу хийснээ бүр мэдэхгүй байгаа ч юм уу те тийм байдал бол гарч ирж байна. Нэг талаараа энэ таны хувьд одоо юм сүнслэг талаас чинь таныг юм өөрчлөх гээд байгаа. Нэгэнт одоо энэ хүртэл ингээд явж ирсэн одоо ингээд дараагийн үе руугаа те амьдралаа арай өөр өнцгөөс харах, өөрийгөө арай өөр өнцгөөс харах, хүмүүсийг ч гэсэндээ өөр өнцгөөс харах, илүү юм амар тайван байхын тулд яах ёстой юм бэ гэдгийг чинь ойлгуулах гэж байгаа. Тэр чухал юм хувирлын үе дээр ирсэн байна гэж бол хэлж өгч байна. Тэгээ таны амьдралд одоо миний хэлсэн зүйлстэй тохиолдсон байгаа бол танд одоо энэ групп маань бас таарах, танд тус болох мессежийг өгөх боломжтой гэж ингэж хэлж байна. За тэгээд үргэлжлүүлээд ерөнхийн одоо нөгөө үндсэн агуулга руугаа оръё. Тэгээд маш гоё хоёр хүзэр хамгийн сүүлд үсэрч бууж гарч ирлээ. За тэгээд эндээсээ ингээд уншлагаа үргэлжлүүлээ. За ер нь бол яагаад одоо энэ зүйлстэй тантай ингээд тохиолдох болов? Та юу буруу хийсэн бэ гэж ингэж өөрийнхөө одоо өөр дээрээ те хариуцлагыг авч юм бодож байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар яагаад энэ зүйл надад тохиолдоод байгаа гэдгийг мэдхийг хүсэж байгаа хүмүүсийн маань хувьд ерөнхийдөө өнгөрсөнд бол
таны хувьд жоохон өөрөөсөө юм сөрөг энерги ялгаруулад байсан, юмыг айгүй юм сөрөг талаас нь хараад байсан ч юм уу, өөрийгөө бустай харьцуулах. За мөнгөний тал дээр уг нь танд ингээд боломжийн орлого тий хүрээлэл одоо тусламж дэмжлэг тэдгээр зүйлс байсан боловч яг тэр зүйлсийг бүгдийг нь хангалттай гэж авч үзэж чадахгүй тий ер нь өшөө ихчихгүй л болохгүй хүмүүс шиг ийм байхгүй болохгүй ч юм уу нэг тийм жоохон сөрөг бодлоо таны одоо тархилгоонд ер нь бол дамгаалаад яваад исэн байх магадaltaй байгаад байна. Үүнтэйгээ холбоотойгоор та болохоор маш их хичээл зүтгэл гаргаж исэн. Одоо үнэхээр ингээ ядарч унтлаа ажиллаж исэн ч юм уу. За яг үнэндээ яг ингээд таны ингээд ажиллаж байгаа гэх юм уу. Одоо амьдралын яг одоо үйлдэж байгаа үйл хэрэг чинь таны одоо бие махбодыг тийм их ядрахааргүй зүйл байсан ч гэсэндээ оюун санааныхаа хувьд айгүй ингэж өөрийгөө ядрааж ирсэнтэй бусдад харьцуулаад байсан учраас ч юм уу те юмсыг жоохон сөргөөр хараад байсан учраас ч юм уу эсвэл яг нэг юм өөрийнхөө төлөө бусд хүмүүсийг жоохон золиослох үйлдэл эднэр хийгээд байсан болохоор ч юм уу айгүй их ингээ ядарч ирсэн стрессж ирсэн зүйлсэл харагдаж ин л та. Гэхдээ хүн болгон магадгүй те ийм нөхцөл байдалтай тохиолддог тэндээсээ бүгд л босч ирсэн байдаг штэ те. Тэгэхээр таны хувьд яг ийм зүйл тохиолдлоо эндээсээ суралцах гэдэг нь айгүй чухал гэж хүзэр маань хэлж өгч байна. Хамгийн тэр одоо юу гэдэм муу одоо байж бодох сэтгэлээрээ мэдэрч болох те хамгийн тийм хэцүү үе шат хамгийн тэр цуур одоо нөгөө сорилт хүртэл нь та бол мэдэрсэн. Энэ эсрэгээрээ тохиолдсон таны хувьд нэг талаар айгүй сайн хэрэг болсон. Яагаад гэх юм бол та эндээс хэрхэн босож дараагийнхаа одоо үйлдэлийг хийх үү? Ер нь цаашдаа ямар байвал надад илүү амар байх уу? Би хүмүүстэй яаж харилцах ч юм уу? Хин бэ гэдгийг ойлгосон ч юм уу те. Ийм үйл явдлууд болсон. Аль хэдийн таны одоо амьдралд ингээд нар хаяараа те үүр цайгаад ихэлсэн байна. Санаа зовх хэрэггүй. Тэр хамгийн гол нь те өөрийгөө харьцуулаад исэн өөрийгөө болоогүй өшөө хичээхгүй болохгүй ч юм уу те өөрийнхөө байгаа зүйл сэтгэл ханахгүй байгаад исэн. Тийм нөхцөл байдал байсан бол та тэдгээр зүйлсийг л эргээд харахад хангалттай те энэ одоо нэг өөрөөсөө гаргах та өөрийнхөө бодол мэдрэмжийг бол захирч чадна. Бусдын бодол мэдрэмжийг бол захирч чадахгүй шүү дээ, тэ. Хичнээн та өөрийнхөө талд ингээд сайн байлгыгээд тэр хүнийг ингүүлээ тэгүүлээгээд тэр хүнийг угаасаа өөрчилж чадахгүй учраас та ерөөсөө өөрийнхөө харах үнцэрхийг өөрчлөх, тэ. Хэцүү хүнд давааг туулж ирж байгаагаараа одоо дамжуулаад өөрийнхөө цаашдын одоо сонголтоо, бодлоо, мэдрэмжээ илүү захираад гэх юм уу саяны энэ тохиолдсон зүйлээсээ те суралцаад ингээд явхад бол таны амьдрал шинэ адал явдал ялангуяа хамгийн гол нь энэ нөгөө виш карт маань гарч ирсэн байгаа тань шинэ боломжууд санхүүгийн тогтвортой байдал за ажлын хувьд карьерийн хувьд те өсөлт эднээс ингээд өсөлт эднэрийг одоо илэрхийлдэг юм эрэг хүзэр маань гарч ирээд байна л да. Тэгэхээр ийм зүйлс бол таныг хүлээж байна. Гол нь та энэ зүйлээсээ суралцах өөрийгөө одоо тэр хамгийн доод ёроолт байна гэж мэдрээд байгаа тэр мэдрэмжээсээ гарах гэдэг чинь айгүй чухал байгаад байна. Инként бол та одоо эргэн тойрныхоо хүмүүстэй өөрийгөө харьцуулахын оронд өөрийнхөө хийж чадах хамгийн одоо сайн зүйлийг хийх ч юм уу те хийж байгаа зүйлээсээ адал явдлыг эрэлхийлэх гоё одоо эерэг талыг нь олж харах те өөрийнхөө байгаа зүйл талархах ч юм уу гэдэг зүйлс айгүй чухал байна. Ямар нэгэн байдлаар те өнгөрсөн таны хувьд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал, карьертэй холбоотой асуудал байсан л байна л да. Гэхдээ энэ асуудал байлаа гэд та юу ч гоо ч юм уу те ямар ч карьергүй ямар ч одоо санхүүгийн чадамжгүй хүн гэж бол харагдахгүй байгаа даа. Яагаад гэвэл энэ одоо дөрвийн зоос гэдэг хүзэр маань арталтай байгаа тэр хот суурин бол энэ хүний өөрийнх нь бүтээсэн амьдрал, бүтээсэн эд баялаг, амжилтуудыг илэрхийлж идэг. Таны хувьд ч гэсэндээ энэ одоо дөрвийн одоо зоос хүзрийн одоо гол дүрийн хүнтэй адилхан танд ч бас ийм бүтээсэн зүйл, босгосон карьер, хураасан зүйл ч юм уу те өөрийнхөө амьдралд хангалуун байж болох үз зүйлс таны амьдрал байгаад байна. Гэхдээ та магадгүй зарим талаараа тэдгээр зүйлсийг ингээд харж чаддгүй үе таны амьдралд бас танд бас те байдаг байх боломжтой байна л да. Тийм тэгээд хичнээн та ингээд уналтыг мэдэрсэн те хэцүү хүнд нөхцөл байгаа ч гэсэндээ танд бол эрч хүч байна, сайхан
нас байна гэдэг шиг те залуу сайхан нас байна боломжийг өөрт байгаа боломжуудаа барьж авах тэр хүч чадал чадвар чинь тэнд байгаа учраас өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай гэсэн юм мессеж гарч ирж байна. За зарим талаараа таны хувьд одоо Star гэсэн хүзэр маань гарч ирсэн байна л да. Энэ хүзэр маань юуг илэрхийлдэг юм бэ гэхээр итгэл найдвар хүсэл тэмүүлэл маань амжилтанд хүрэх одоо биелээ болох гэдэг утгыг илэрхийлдэг хүзэр байж байгаа. Тэгэхээр таны хувьд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг биелүүлэх одоо тэр боломж нь бол танд маш ойрхон ирсэн байгаа даа. Гэсэн хэдий ч зарим талаараа та өөрийнхөө нөгөө нэг хүчин чадлыг хэтэрхий давуулж үнэлэх ч юм уу те одоо хүчин чадлыг хэтэрхий давуулж ингэж харж өөртөө хэд өндөр зорилго тавих ч юм уу. Өдрийнхөө одоо рутин те өдрийнхөө хийх юмсыг яг ингээ сайтар хийж чадахгүй байгаа боловч айгүй юм том зорилго тавьчаад тэрнийхээ төлөө өдөр болгоныхоо зүйлсээс айгүй стресстэй байгаа тийм зүйл бол байх боломжтой. Тэгэхээр аль болох жижиг алхмаар энэ хүсэж байгаа зүйлдээ хүрэхийн тулд алхмууд сайн хийх хэрэгтэй байгаа юм л да. Тэрнээс биш нөгөө шууд ингээд нисээд барашхууд ингээд тэнд очихын тулд яарах ч юм уу. Тэгэхээр өөрийнхөө нөгөө энергийг алдаад дахиад хүнтэй харьцуулаад би ингээд чадахгүй мэн гэдэг хэсэг дээрээ эргээд буух магадaltaй учраас аль болох те зорилгоудаа илүү ингээд жижиглээд одоо тэр зорилгодоо хүрэхийн тулд би өнөөдөр юу хийж чадах вэ гэдгээсээ эхлэх юм бол таны хувьд те буцаад нөгөө ингээд сэтгэлээр унаах гэхээс илүүтэй одоо жинхэнэ таны дотор ирээд байгаа нөгөө өөрчлөлтийг хүлээж авах тэрийг биелүүлэх боломжтой хүмүүс болох нэ гэж ингэж харагдаж байна. За хосын харилцааны хувьд ч тэр ямар нэгэнтэй донтолт ч юм уу ямар нэгэн одоо хүнд байдлаасаа гарахыг хүсэж байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ ялгаагүй те сайн мессеж бол өөрт байгаа боломжууд болон ирж байгаа зүйлсийг хүлээж авах одоо тэр эрэг энергийг өөрийнхөө сэтгэл дотор одоо бэлдээ те болохгүй юм байна бүтэхгүй юм байна гэдэг сөрөг энерги та ялгаруулах тусмаа тухайн энергитэй ижлэхэн төвшний одоо долгионыг та татаа тэр долгионд та ингээд байгаа тахлаа. Тэгэхээр бодлоо зэгцлэхтэй цэвэрхэн байлгах гэдэг бол айгүй чухлаа гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд энэ бүхний цаадах сүнслэг сургамж нь юу вэ гэдэг талаас нь мессеж авцгаая. За гал ус 2 гарч ирж байна. Энэ бүхний цаадах сүнслэг сургамж нь юу вэ гэхээр таныг ба штэ ийм дүлгөөхөн аяг томтой гэдэг шиг те одоо нөгөө юмыг хүлээж авах орон зай гэх юм уу сэтгэл одоо томтой тийм хүн болохын тулд энэ бүхэн нэг талаараа таны амьдрал тохиолдож байгаа. Тэр өөрчлөлт гээд байгаа зүйл нь тавныг одоо хааны хэмжээтэй night байсан бол king руу одоо очих хэмжээний тийм энергийг танд бол одоо илүү ийм насанд хүрсэн хүн гэх юм илүү ийм төлөвшсөн хүнтэй болгох тэр одоо бэлтгэлийг гэх юм уу тэр одоо үйл явцыг гэх юм уу танд санал болгож байгаа юм үйл явдал бол байгаад байна л да. Илүү ийм тайван те юмд хүлээцтэй юмыг томоор хардаг болж байгаа үйл явдал болгон жижиг юм болгонд ингээд сандар тэмтээд байдаггүй ийм сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд тэр ирч хүчтэй санхүүгийн хувьд ч гэсэндээ бие даасан юм нэг төлөвшсөн хүнийг бий болохын тулд энэ бүхэн чинь таны одоо амьдралд бол тохиолдоод байна гэж ингэж харагдаж байна. Дээрээс нь таны эргэн тойрондтэй жишээ нь та эрэгтэй хүн байлаа гэхэд таны эргэн тойронд таныг дэмждэг ийм гал энерги өндөртэй айгүй юм өөртөө ихтэй за тэ таны айгүй дэмжиж өгдөг хөгжилтэй ингээд тийм гутранг биш юм төрлийн эмэгтэй хүн танд ингээд дэмжиж өгж байгаа байдал харагдаж байна л да. За тэгвэл талаараа та таны эмэгтэй найз ч байж болно, ээж чинь ч байж болно, нэгт чинь ч байж болно те. Тэдгээр хүмүүсээс илүү үлгэр дуурайл аваад зарим нэг болохгүй бүтггүй байгаа зүйлсээ тэдгээр хүмүүсээс асуугаад ингээд ярилцаад үзэх юм бол та заавал тэр хүмүүсийн зөвлөгөөг аваад авах шаардлагагүй ч гэсэн те өөрийнхөө бодлыг зэгцэлж те би чинь юунд ингээд айгу гомдлоод байсан бэ? Юунд ингээд юуг айгу ингээд хэцүү гэж бодоод байсан бэ гэдэг юмны чинь одоо хариултантай магадгүй таны зүрх сэтгэл дотор одоо бодол мэдрэмж дотор ингэж ургаж гарч ирэх нэ. Тэгэхээр хин нэг эмэгтэй хүний туслалцаа таны хувьд айгуу чухлаа. Тэр хүн таныг ингэж хөгжилтэй байлгадаг, хамт байхад нэг юу ч хийвэл болохоор ч юм шиг санагддаг нэг тийм төрлийн дэмждэгтэй тийм төрлийн эмэгтэй байгаад байна. Тэр хүмүүсийг битгий алдаарай. За тэгээд өргөлжлүүлээд болохоор таны хувьд юуг суллах вэ? Юуг суллаж, юуг тавьж явуулах
хэрэгтэй байна вэ гэдгийг ямар нэгэнтэй өнгөрсөнд хуучин итгэл үнэмшил, хуучин нэг ямар нэгэн баригдаад байсан үйл явдал ч юм уу, хуучин зуршил ч юм уу те, тэрийг шинэ байдал, шинэ үйлдэлээрээ өөрчлөлтөөр ингэж солих гэсэн мессеж бол гарч ирж байна л да. Таны хувьд ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх, хин нэгнтэй хамтраа шинэ зүйл эхлүүлэх ч юм уу, эсвэл сэтгэл санаагаа те дотоод мэдрэмжээ шинжлэх, юмыг харах өнцгөө жоохон ч гэсэн өөрчлөх ийм тийм цаг үе чинь бол ирж байна. Ингээ өмнөхөөрөө яг нэг хуучин байдлаараа ч юм те үргэлжлүүлээд яваад ах шаардлагагүйгээр шинэ зүйл биеийн хувьд, сэтгэлийн хувьд те ямар нэгэн шинэ зүйлийг, шинэ харилцааг эхлүүлэх тэр энерги бол таны одоо амьдралд бол ирж байна гэж ингэж харагдчихэв. Тэр шинэ эхлэлтэй холбоотой хүн чинь болохоор дахиад л хонь, нум, арслангийн ордны хин нэгэн ч юм уу гал энерги өндөртэй хин нэгэн таны амьдралд орж ирэх гэж байна. Таны одоо энэ дээр гарч ирж байгаа те титэм энерги, титэм хүрд толгой одоо энэ хүний хамгийн дээдлийн толгойн дээр байдаг чакра гарч ирж байна л да. Энэ нэг талаараа таныг ертөнцөөс те мэдээлэл, ертөнцөөс шинэ энергийг одоо хүлээж авахд чинь илүү нээлттэй байх юм бол те шинэ зүйлс таны амьдралд бол араасаа орж ирэх гэж байна гэж ингэж харагдаж байна. Нээлттэй байхын тулд яг гэхээр одоо энэ өмнө гарч ирж исэн өнгөрсөнд байсан одоо сүүлийн үе ч гэсэн мэдрээд байгаа те энэ хар бараан, сөрөг бодлоо, сөрөг үйлдэлөө, сөрөг хүмүүс ч юм уу те тэр хүмүүсээс өөрчлөгдөж зайгаа авах эсвэл тэр бодол мэдрэмжээ ингээ баг багаар өөрчлөх, сайжруулахыг бол эрэлхийлэхтэй тэхийн тулд тэр өнгөрсөн хар бараан зүйлсийг тавьж явуулах нь их чухлаа гэсэн юм мессеж бол гарч ирж байна. За тэгснээр таны хувьд бол одоо энэ гал энерги гарч ирж байна, шар өнгөнүүд илүү тодорхой ирээдүйд гарч ирж байгаа. Тэгэхээр ирээдүйд ч нь үл ийм гэрэлтэй байх нэ. Дээрээс нь стар гэж үзэр мөн хин нэгний тусламжтайгаар амжилтанд хүрэхийг бас илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн тусламжтайгаар те та өөрийгөө гэж бүтээх нэ. За тэгээ хамгийн сүүлд шинэ энерги тань руу одоо чиглэж байгаа шинэ энерги юу вэ гэдгийг хараад за эндээс нэг хүзэр аваад энэ хүзэрнээс бас нэгийг аваад дахиад King of Wands гарч ирж байна. Ерөөсөө л ирч хүч шинэ зүйлийг турших одоо хүсэл, найз нөхөд те өөртөө итгэл, айдсгүй байдал те нар гарч ирсэн байна. Хоньны ор дахиад гарч ирлээ. Хийж бүтээгч байгаа зүйлс чинь тийм үгүй юу гэсэн асуултаа бол yes гэж хариулж өгч байна. За тэгээ хамгийн сүүлд Emperor буюу эзэн хаан. Энэ хүзэр маань болохоор зөрөгтэй шийдэмгий байдал, за захирангуй байдал, манлайлах чадвар, шийдэмгий байдал те ямар нэг юмыг золиосооч хамаагүй өөрөө одоо хүсэж байгаа зорилготой хүрэх тэр одоо хүчрхэг байдлыг бол болсон эзэн хаан учраас те хүчрхэг байдлыг бол илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр таны хувьд ийм доктортой шин эхлэл бол хүлээж ийн. Таны харах өнцөг ч гэсэндээ зарим зүйл дээр өөрчлөгдөж байна. Тэгэхээр харах өнцгийг чинь өөрчилсөн ийм гахалтай ирээдүй бол хүлээж байна гэж ингэж харж байна. За тэгээ хамгийн сүүлд болохоор хамгийн ихэнд таныг сонгосон Angel Answer хүзрийн маань хариулт юу байсан бэ? За ойрын ирээдүйд гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За ойрын ирээдүйдтэй таны хувьд таны амьдралд гайхалтай одоо зүйлс тохиолдох нэ таны зорж байгаа зүйл, таны эхлүүлэхэд зорж байгаа зүйл, хүсэж байгаа одоо хүсэл мөрөөдөл чинь те ер нь бол баг багаар хэрэгжээд биелээд болж бүтгүй байсан зүйлс эргэл руугаа эргээд хүндрэлтэй асуудлууд бол баг багаар шийдэгдэх нэ ойрын ирээдүйд маш ойрын ирээдүйд бол эерэг зүйлс бол таны амьдрал тохиогч байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар те хэрвээ та шүтлэгтэй ч юм уу тийм бодвол тодорхой хэмжээний залбирал хийх, өргөл өргөх ч юм уу тийм үүдлүүд бас хийгээрээ таныг эргэн тойрон чинь хамгаалж байгаа тэр сахиусан тэнгэрүүдийг одоо жоохон
сахиусан тэнгэрүүдэд талархлаа илэрхийлэх юм уу нэг тийм үйлдэлүүд бол айгүй чухал юм шиг бол санагдчихлаа. За тэгээд ерөнхий мессеж маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд хэрвээ тань таалагдах юм бол subscribe мөн лайк дараарай. Ингээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэг тавтай морил ингээд таны одоо сонгосон хүзрийг уншлагын хамгийн сүүлд дэлгэж харах болно. За тэгээд хамгийн эхлээд ойр үед таны амьдралд тохиолдоод байгаа нөхцөл байдлын цаад гутах те ерөнхий сүнслэг сургамж нь юу вэ гэдэг талаар бол уншлага хийж байгаа. Тэгээд таны одоо ерөнхий энерги буюу одоогийн нөхцөл байдлын энергийг чинь харъя. Зя эдгээр хүзрүүдэд дэлгэж харъя. За Magic Stream гэсэн юм хүрхрээтэй, тогруутай, өөрчлөлтийг илэрхийлдэг тогруутай тий. Хүрхрээний дээрээс ингээд нэг хүрхрээ айгүй юм сэнэн юу юм те. Яг юм уулаар хүрээлэгдсэн байдаг ч ерөнхийдөө гэтэл жоохон юм хэлбэрийн хувь жоохон өөр алсагдмал ганцаараа юм шиг. За 18 буюу 8 дээр нэгийг нэмэхээр 9 Hermit-ийн энергийг агуулж байгаа хүзэр бас байх боломжтой юм байна. Ус харагдаж сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг те. Мөн сар байна. Сар байна те. Хувирж байгаа сар. Тэгэхээр сэтгэл санааны хувьд жоохон тогтворгүй байдал бол ажиглагдаж байна. Ямар нэгэн өөрчлөлт, нүүлт, хөдөлгөөн таны амьдралд бол байна. Бас айгүй тийм нэг ганцаардмал гэх юм уу. Олон нийтээс өөрийгөө тусгаарлсан мэдрэмж бас гарч ирж байна. За ерөнхийдөө энэ хүзэр маань юуг илэрхийлж байгаа юм бэ гэхээр шидэт одоо юм горх гэх юм уу, урсгал гэх юм уу те, гол гэх юм уу ийм одоо утгыг илэрхийлдэг хүзэр юм байна л да. Тэгээд энэ хүзэр маань болохоор ерөнхийдөө таны бодож байгаа зүйл, тань тохиолдож байгаа зүйл ч юм уу, таныг сорж байгаа зүйл, эсвэл баяр жаргалтай болгож байгаа зүйлс зөвхөн нэгэн алхмын одоо үндсэн дээр нэгэн зүйлийн нөлөөллөөр ч юм уу ингээд үүсдэггүй. Бүх зүйл холбоотой, уялдаатай, хорвоо ертөнцийн одоо тэр нэгдмэл одоо ухамсар гэх юм уу те. Тэр зүйл айгүй ингээд чухал байдаг. Жишээ нь улс үндэстнүүдийн хувьд ч гэсэн яг энэ нөгөө зүйл байдаг штеп. Ингээд үндэстэн даяараа сөрөг бодолтой, сөрөг энергитэй байх юм бол тэрэнд нь ингээд тохирсон зүйлс улс оронд нь тохиолдоод байдаг ч юм уу. Хүн болгон одоо тус тусынхаа сайн сайхны төлөө зүтгэдэг одоо хариуцлагатай юм хүн болгон штеп. Нэг хүн болгон тийм байх юм бол тэр улс орн ч гэсэн нэгмэл байдлаараа тийм байдаг юм шиг. За гэр бүлийн хувьд ч гэсэндээ ялгаагүй. Тэгэхээр та бол тухайн гэр бүлийн тухайн улс орны нэг гишүүн учраас таны юу бодож байгаа чинь, таны гэрийнхний юу бодож байгаа чинь, таны ажлынхан ерөнхийдөө ямар байдаг чинь танд айгүй ингээд чухал эерэг гэхээс за эерэг гэдэг үг гарч ирсэн учраас эерэг байх. Эерэг болоод сүрэгтэй тэр зүйлсийг бүгднийг ингээд нөлөөлж идэгөө гэсэн ийм мессеж гарч ирж байна л да. Ерөөсөө юмыг бодохдоо дангаар ганцаараа энэс л болоо тэрнээс болоо ингээгүйгээс болоо гэж ингэж тусад нь авч үзэх шаардлагагүй. Бүх зүйл холбоотой гэсэн утгыг илэрхийлдэг юм хүзэр бол гарч ирж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар таны хувьд те шантрах үедээ инглээд хэлээгээд нэг хин нэгэнд буруу өгөөд идэг ч юм уу, эсвэл өөртөө буруу өгөөд идэг ч юм уу те надаас л болсон ч юм уу гэд нэг ийм одоо бодол мэдрэмжтэй байгаад байдаг бол зөвхөн нэг хүнээс болно. Зөвхөн тэрэл зүйлээс одоо болж энэ зүйл үйл явдал тохиолдож байгаа гэсэн үг бол биш юм байна гэдгийг энэ хүзэр маань илэрхийлж байгаа юм байна. За тэгээд вау гарч ирсэн хүзэр маань болохоор Tower буюу ямар нэгэн тийм эвдрэл, шок, сөнөөлт, за гинтийн ямар нэгэн өөрчлөлт те ерөөсөө бодоогүй байсан зүйл хин нэг таны амьдралд худлаа ярьж исэн хин нэг барих ч юм уу. За эсвэл таны амьдралд ямар нэгэн хүчирхийл бий болсон ч юм уу. Ерөөсөө л бодоогүй юм томоохон өөрчлөлт гэх юм уу үйл явдал таны амьдрал сайхан болсон байна гэж ингэж л харагдаж байна. Энэ бол үнэхээр таны хувьд шок, айдас авчирчээ. За дараагийнх нь judgment шүүлт гэсэн хүзэр бол гарч иржээ. Энэ бол үнэхээр том мессежийг илэрхийлдэг хүзэр байж идэг. Ерөөсөө энэ зүйлс таны амьдрал ингээл энэ тааврыг та аян мэд цохиж ингэж зүгээрээсэн цамхгийг те аян цохоод нэргээд унгаана гэдэг нь болохоор энэ зүйлийг нураахгүй бол улам л томроод улам л өндөр болоод эцсээ бүр ингээ те бүр дийлдэшгүй юм хэцүү нөхцөл байдал
нэг нөгөө талаараа таныг аваачих зүйлж байсан байж боломжтой. Ерөөсөө ямар нэгэн эргэн ирэлт, шүүлт, сэргээлттэй тэдгээр зүйлийг мэдрүүлэхийн тулд энэ зүйлсэл таны амьдралд бол тохиолдчихээ. Энэ зүйлээр дамжуулаад та бол нүдээ нээх те ойлгоогүй байсан зүйлээ олж харах ч юм уу. Тийм үйл явдалтай учрах нэ, тохиох нэ. За тэгээд одоогийн нөхцөл байдал дээр тийм тэгээд энэ нэг шокийн мэдээлэл, шокийн зүйлтэй таны амьдралд бий болсноор та ерөөсөл маш их зүйлийг олж харж мэдж таньнаа. Таны амьдралын одоо үн цэн гэх юм уу? Таны амьдралын одоо нөгөө хийх хязгаар гэдэг зүйлийг тогтооход маш юм чухал тохиромжтой үе нь бол одоо ирсэн байна. Таныг мэдхгүй яваад исэн зүйлтэй мэдхгүй яваад зүгээр болно ч гэдэг ингээд бодоод яваад исэн зүйл чинь болохгүй байсан зүйл байсан юм байна. Өөрчлөхгүй болохгүй байсан зүйл байсан юм байна. Ойлгохгүй болохгүй байсан таны амьдрал ерөөсө тохирохгүй зүйл байсан байгаа даа. Зарим талаараа найз нөхөдтэй ах トゥ хамтрагч байдیں۔ Айгуу эрэг талаас нь таны итгэж найдаж байсан хин нэгэн чинь таны хувьд тэр итгэхэр төрлийн хүн биш байсан ч юм уу те. Тийм байдал сүүлийн үе таны амьдралд тохиолдсон. Тийм сорилт те, сорилт таны амьдралыг өөх тохиолдож байгаа байдал харагдчихэв. Ерөөсөө л удаан хугацаантай барьж авч өөрчлөлийг засъя, оролдъё ч юм уу одоо сэргээ сайжруулъя гэж бодоод чадахгүй байсан зүйлөө эсвэл зүгээр орхио яваад байсан зүйл чинь гин тийм одоо байдал таны хүрэж гинөө. Нэг тийм нэг мессежд бол гарч ирж байна л да. Оролцоол за яах вэ гээ хойшлоо яваад байсан зүйл чинь гинти ямар нэгэн томоохон өөрчлөлт таны амьдрал руу оруулж ирсэн. Хин нэгэнд айгүй ингээл зөөлөн хандаал яваад байсан чинь тэр таныг одоо ингээд илэг барьсан ч юм уу. Тийм мессеж бол гарч ирж байна. За энэ гурвыгаа эндээ төр ингэж төр тавьчаад дараагийнхаа мессежийг бол гаргаж ирье. Өнгөрсөн болсон зүйлийн зорилго яагаад энэ зүйл таны амьдралд тохиолдсон бэ? Та юуг орхигдуулсан байсан юм бэ ч юм уу гэдгийг харах гэж л та. За эндээс харахад болохоор таны хувьд те одоо ерөөсөө ингэж өөрийнхоороо байж чадахгүй нөхцөл байдал байгаад байсан ч юм уу. Ямар нэг юм таны хувьд те сануулга танд бол ингээд өөрт чинь зүнсэн өнгөн хувьд ч юм уу ирээд исэн боловч тэр болгоныг яг ингээд хүлээж авахгүй өөртөө ч юм уу те ер нь ингээд нөхцөл байдал жоохон худлаа хилээд ер нь бол одоо юу гэх ингээд аргалаад ч юм уу яваад яснаас үүдэлтэйгээр одоогийн нөхцөл байдлууд бас нэг талаараа бий болсон байх боломжтой. Одоо энэ нөгөө энэ тааврыг те хитрхи өндөрт барьсан байсан таны хувьд ингээд одоо тохиолдож байгаа зүйлс чинь айгүй ингээд хүчтэйгээр танд бууж ирж байгаа айгүй өвдөлтийг мэдрүүлж байгаа ч юм уу тийм. Гэхдээ энэ зүйл бол хэсэг хугацаанд болоод өнгөрөх зүйл.
Эсвэргээр энэ зүйл таны амьдрал тохиолдсон нь та өөртөө ингээ худлаа хэлээ яваад исэн ч юм уу, өөрийнхөө мэдрэмжийг сонсохгүй яваад исэн ч юм уу те. Тэдгээр зүйлийг чинь тань ингээд сануулахын тулд, харуулахын тулд тань тохиолдож байгаа зүйл учраас та бас нэг талаараа айгүй талархаж хүлээж авах нь зүйтэй байна л да. За нөгөө талаараа энэ үйл явдал те таны амьдралын үйл явдал хэн нэгэн юм нэг эрэгтэй хүнтэй холбоотой. Айгуу тийм мөнгө төгрөгийн тал дээр уг нь ингээд боломжийн орлоготой боломжтой мөртлөнгөөсөө тэрнийгээ ингээд гаргаж ирж байгаа, хэрэгжилж байгаа, танд зарцуулж байгаа, өөртөө зарцуулж байгаа, гэр бүлдээ зарцуулж байгаа ч юм уу. Тэр байдал нэг талаараа юм нэг жоохон сонин харамжч юм шиг те. Нэг тийм хидэр ядар төрлийн хүнтэй бас айгуу холбоотой байдлын болов энэ нөгөө талаараа таны гэр бүлийн чинь хүн байж болно, нөхөрчин байж болно, найз залуучин байж болно ч юм уу. Эсвэл бүр ингээд ажлын чинь захирал чинь ч юм уу те ингээд яг таны хийсэн одоо зүйлийг зөвөр үнэлдэггүй. Зөвхөн нэг удаагийн чинь үйлдэл дээр таныг ингээд айгуу дөнгөж мөнгөх гэдэг ч юм уу. Ерөөсөө нэг таныг юм байгаагаар чинь те үн цэнтэй гэдгийг чинь мэдрүүлэхээсээ бараг өөрөө хүчээр ингээд татгалцдаг. Тийм төрлийн хүн. Энэ хүнээс нэг талаараа таныг ингээд холдуулахын тулд ч юм уу. Энэ хүн чинь ийм хүн шүү дээ гэдгийг мэдрүүлэхийн тулд ч юм уу. Энэ одоогийн нөхцөл байдал тань тохиолж авах боломжтой. Энэ хүний хажууд байхдаа ч юм уу. Энэ одоо ийм мөнгө төгрөгтэй холбоотой ядаргаатай асуудлуудын хажууд байхдаа ч юм уу. Та ерөөсөө ингээд байнгын өрсөлдөөн, тэмцэл, болгоомжлол ч юм уу те сорилтонд байхгүй болохгүй гэсэн юм одоо бодол мэдрэмжтэй байгаад байсан. Энэ нь таны хувьд юм айгүй төвхтэй өөрийнхөө байж чадахгүй заавал нэг зүйлийг энэ хүний лөө одоо тааруулахгүй болохгүй энэ хүнтэй адилхан одоо тийм үйлдэл хийхгүй болохгүй ч юм энэ хүнтэй хөл нийлүүлэхгүй болохгүй учраас айгүй юм төвхтэй амаргүй ч юм уу те сорилттой нөхцөл байдал таныг аваачаад байсан гэж ингэж харагдаад байна л да. Тэгээ энэ бүхэн ерөөсөө явж ямар зорилготой таны амьдрал тохиолдоод байгаа юм бэ гэхээр таны амьдралд ийм баригдмал нөхцөл байдалтай байгаад ах шаардлагагүйгээр маш ийм олон баялаг зүйлс таны амьдралд байна. Сонголтууд байна, боломжууд байна. Нэг зүйлдээ баригдаад зөвхөн энэ хүнээр хорвоо ертөнц дуусчихгүй. Зөвхөн энэ нөхцөл байдлаар те таагүй нөхцлөөр таны одоо хорвоо нөхцөл байдал чинь дуусахгүй. Танд бол олон боломж байна. Энэ одоо энэ нэг улаан юуны цаана те хэн байгааг ямар гайхамшигтай ертөнц хүлээж байгааг та харах хэрэгтэй хүннээ те өөрийнхөө хувьд шинэ эхлэлийг сэтгэл санаа чинь амар тайван байдаг нөхцөлийг сэтгэл санаа чинь одоо тухайн зүйлийг хийхээрээ баярлаг тийм зүйлийг хийл гэж сургахын тулд юм уу тэрийг би хийж болох юм бэ штэ гэдгийг ойлгуулахын тулд ийм одоо нөхцөл байдал тань дээр тохиолдсон зорилго нь бол тийм байсан илүү өөрийгөө сонсч сурах те бүр ингээд хүнд чинь нэг идэж чаддаггүй юм байдаг гэдэг шиг нэг хүлэн зөвшөөрч чаддгүй зан арын шин хүлэн зөвшөөрч чаддаггүй юм гэж байдаг штэ нэг тийм одоо үнэр юу байдیں۔ Бүр яасан ч бүр ингээд чадахгүй юм хүнд байдаг штэ тий. Тэр зүйлийг заавал хүчээр ингэж өөртөө тулгаж хин нэгний төлөө ч юм уу өөрийгөө үүсгэх ерөөсөө шаардлагагүй. Өөртөө үнэнч бай. Тэрийг ингээ ойлгуулахын тулд ийм зүйлсэл таны амьдрал тохиолдож байсан байна. Ерөөсөө л таны эргэн тойронд ямар хүмүүс байна, хэн байна, тэ? Тэр болгон танд ингээ нөлөөлж байгаа. Та зөвхөн ганцаараа ямар нэгэн зүйлийг буруу хийсэн болохоор ийм нөхцөл байдал орж ирж байгаа юм бол биш ээ. Тэгэхээр орчин гэдэг зүйл чи айгүй чухлаа гэсэн мессеж бол гарч ирж байна. Хин нэгэнд хийх итгэх хэрэггүй. Одоо юу гэдэг юм? Ерөөсөө хамгийн гол мессеж нь бол миний хувьд энд байгаа юм болов уу гэж хардаад байна л да. Тэгээ үнэхээр ингээд зүрх сэтгэлээсээ дургүй юм хүртэл хийх хэмжээний тийм их золиос та гаргаад байгаа юм биш үү гэсэн юм. Хөцөр гарч ирэж байна л да. За тэгээд энэ бүхний цаадах сүнслэг сургамж нь юу юм бэ гэдгийг харцгаая. За 6-гийн сэлэм гарч ирсэн байна.
За дахиад 7-гийн сэлэм гарч ирлээ. За энэ бүхний цаадах сүнслэг сургамж нь юу юм бэ гэсэн чинь шилжилт. Ямар нэгэн те таныг одоо хуурмагт хуурмаг залмих эрсдэл аюултай зүйл ч юм уу те танд ингээд дүрсгээд байгаа хүмүүс ч юм уу эсвэл та өөрөө те өөрийгөө ингээд сонсохгүй байсан тэр зүйлсийг сонсохын тулд өөртөө үнэнч бай. Өөртөө үнэнч байх. За ийм нэг те арцалцсан яахан тодорхойгүй те юу хийхээ мэдэхгүй айцтай юм нөхцөл байдлаас шилжих арай нам гүм орчин руу очих те ийм үйл явдал бүрэн боломж танд байгаа шүү гэдгийг одоо ойлгуулахын тулд энэ нөхцөл байдал чинь те ямар нэгэн байдлаар шийдэгдэж болдог юм а гэдгийг ойлгуулахын тулд эдгээр зүйлс бол таны амьдрал бол тохиолдож байна. За дээрэс нь таны хувьд те өөртөө цаг гаргаж өөртөө зориулж ямар нэгэн зүйл хийх, амралт өгөх те эсвэл бүр аялах ч юм уу бүр энэ тухайн нөхцөл орчин те хүндрэлтэй байгаад байгаа нөхцөл орчин орхиод өөр байрлалыг сонгох, өөр газар очих те арай эдгээр хүмүүстэй ингээд хүлэн зөвшөөрөх гэж юм уу байхгүйгээр өөрийнхөө зам их шилжих хөдлөх гэдэг зүйлийг ойлгуулахын тулд энэ одоо үйл явдал маань тохиолдчихээ. Үнэхээр та өөртөө худлаа хэлж исэн, өөрийнхөө үнэхээр сонсохгүй байсан бол энэ зүйлээ эсрэгээр нь хийгээд энийг ингээд ойлгоод ухааруулахын тулд те ийм шокны зүйлс таны амьдралд тохиолдоод исэн байна. За мөн хин нэгэн таны амьдралд бас ийм дайсан байж ич найз юм шиг одоо байр суурьнд байгаад байсан хин нэг олж харуулахын тулд энэ хүн чинь ингээд та хоёр энерги таарахгүй штэ гэдгийг нэг талаараа илэрхийлж ойлгуулж өгөхийн тулд бас энэ үйл явдал бол тохиолдож ирсэн байна. За тэгээд юуг судлаж юуг орхих хэрэгтэй вэ? Таны хувьд болохоор штэ те ерөөсөө ингээд айгүй төвчээртэй тисэл гэдэг. Тулдаал тисэл шархтаал тэндээсээ дахиж босоол тэгэл хөдлөхгүй ингээл айгүй төвчээртэй байгаад идэг. Өөрийнхөө энергийг тэн ингээд үрээд байгаагаа ядарж байгаагаа мэдээд байгаа ч гэсэндээ яагаад ч юм тэр газраас ингээ холдож чаддаггүй, орхихыг хүсдэггүй, үйлдэл хийдэггүй ч юм уу. Эсвэл тэндээс ингээд би айгүй юм нэг шартай ч юм уу те эндээс би ямар нэг заавал энийг хүлэн зөвшөөрүүлж ингэж тэгжээж би энийг энэ үеийг орхин ч гэдэг юм уу тийм байдлаар хараад байгаа. Өнгөрсөн энэ үйл явдлаасаа өнгөрсөн өөрийн чинь амьдрал тохиолдсон энэ үйл явдлаас суралцаач гэсэн ийм мессеж өгж ин л да. Тэгэхээр ийм их төвчээртэй байдлаа те зарим үед өөртөө худлах хэлж яагаад хамаагүй төвчээд байсан, өөрийнхөө хүсдэггүй зүйлийг хийгээд хамаагүй төвчээд байсан тэр төвчээрээ одоо нэг орхиё. Өөртөө яг ингээд үнэнч байя. Ядарч байвал ядарч байгаа гэдгээ хэлж сурья. Гэсэн юм мессеж бол гарч ирж байна. Тавьж явуулах зүйл дээр чинь бол те та одоо төвчиж хансан байна, тултал тавьсан байна. Одоо бол хөдлөөстэй цаг нь болжээ гэсэн юм мессежийг л өгч гинөө. За тэгээд ингэж чадсанаар те та хэрвээ өөртөө яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийж хэлснээр таны амьдрал яаж өөрчлөгдөх вэ? Ямар шинэ энерги таны ирээдүйд хүлээж гэнэ вэ? Вау. Page of Wands гарч ирж байна л да. Таны хувьд юу юм? Бүх зүйл ингээл алга уруулахтай адил бүх зүйл өөрчлөгдөхгүй багаар өөрчлөгдөх ч гэсэндээ шинэ мэдээ ямар нэг юм шинэ одоо нөхцөл байдал руу таны энерги ингээд шилжих нэ. Айгу юм өөдрөг болж ирэх юм байна. Амьдралынхаа жижиг зүйлс дээр эн чинь ийм гоё зүйл байсан гэж юу гэдгийг ингээд олж ухаарж харна гэж юм. Нэг тийм амьдралаас айгу юм таашаал авч
өмнө ерөөсөө ингээд анзаарахгүйсэн зүйлсээ анзаарч эхлэх нэ. Магадгүй зарим хүмүүсийн маань хувьд ингээд энергийн блок, за хайр дурлалын тал дээрх блокууд ч юм уу те үүссэн байсан бол тэдгээр зүйлс маань таны амьдралд эргэж гарч ирэх нь байна. Ерөөсөө л зүрх сэтгэлээл нөхцөл байдал заавал өөрийгөө одоо тааруулж те дандаа ингэж сайн хүн байх албагүй. Зарим үед бол ингээд өөрчлөгдөж болно гэсэн юм зүйл бол гарч ирж байгаа байхгүй юу? Ерөөсөө юм шин зүйл амьдралд нь ирэх нэ. Өөрийнхөө төлөө ямар нэгэн те эерэг энергийг зүрх сэтгэлдээ оруулж ирснээр та магадгүй шинэ амьдралыг бий болгох, шинэ амь бий болгох юм. Тийм зүйлс ирээдүйд таны амьдралд бол хүлээж байна. За тэгээд хамгийн сүүлд Angel Answers хүзрийнхөө таны сонгосон хүзэр байгаа. Ерөөсө хараагүйсэн те одоо бүүнөрөө харцгаа ямар мессеж өгч ийн вэ? Recovery гинэ, эргэн сэргэх те ямар нэгэн зүйл эмчлэгдэх таны ард те таныг ингээ хамгаалаад хин нэгэн сахиусан тэнгэр ингээ дэмжиж сууж ийн. Та бол бүх одоо зүйлийн ивэлд бол байгаа. Эргэн сэргэх, эргэн өөрийгөө олж авах гэсэн мессежийг бол өгж ийн л доо. Ерөөсөө ингээд одоогийн хүнд хэцүү ч юм уу сорилттой нөхцөл байдлын одоо байдалтай таны зүгээс өөрийнхөө ирээдүг харахаар те жоохон юм бүдэг бадагч юм шиг цаашдаа энэ одоогийн байдал үргэлжлэх бах та гэж та ингэ бодож магадгүй. Гэсэн хэдий ч таны амьдралд ийм шин одоо шин энергиуд те шин одоо нөхцөл шин одоо юу гэдэг аз жаргалаар дүүрэн эд баялгаар дүүрэн тийм энергийг зөөлж ирж байгаа. Энерги бол таны хүлээж байна. Та ерөөсөө итгэхгүй байх л та гэж энэ тайлбар номонд бичсэн байна л да. Та бүр итгэхгүй байх. Яагаад гэх юм бол тий өөртөө ингээд өөрийгөө айгүй ийм л байх хэрэгтэй гэд байлгаад байгаа учраас та ингээд жоохон хаалттай байгаа байхгүй зарим талаараа. Тийм учраас өөртөө ирж байгаа, өөрт байгаа боломжуудаа жоохон олж харахгүй байгаа тий. Нөхцөл байдал таны амьдралд байж иж болох юм. Гэтэл таны амьдрал болохоор иргэн сэргэлт тий биетийнхээ хувьд иргэд сэргэх, мөнгө санхүүгийн хувьд тэр харилцааны хувьд тэр зүрх сэтгэлийн хувьд ялангуяа өөрийгөө ойлгож, өөрийгөө олж харах тэр одоо цаг хугацаа чинь бол удахгүй ирнэ. Ирээдүйд таныг хүлээж гинэ гэсэн мессеж бол гарч ирж байна. За зарим талаараа тэ энэ одоо нөгөө гарч ирээд байгаа одоо тохиолдоод байгаа хүндрэлтэй нөхцөл байдлууд чинь ч юм уу танд ийм олон боломж байгаа шүү гэдгийг илэрхийлээд за үүнтэйгээ холбоотойгоор та ингээд өөрийгөө олж яваал олгоол яваад байгаа юм одоо зам дээр явж явах боломжтой байна л да. Тэгээд удахгүй энэ үйл явдал чинь одоо recovery хийж байгаа те цаг хугацаа чинь дуусаад ингээд шинэ одоо сайн сайхан үйл явдал таны одоо амьдралд ирнэ гэж ингэж гарч ирж байгаа. Тэр нь одоо юутэйгээр холбоотойгоо юм бэ гэхээр ингээд ийд шидийн юм шиг ингээд гинт ирэхгүй ч гэсэндээ зарим хүмүүст бол ирж магадгүй. Ирэхгүй ч гэсэндээ тэ өөртөө үнэнч байж эхлэнгууд, өөрийнхөө дуртай зүйлийг хийж эхлэнгууд тэ ямар нэгэн шилжилт өөрчлөлт өөртөө хийж эхлэнгууд за нөгөө өөрийгөө одоо нөгөө айгүй төвчөөдсэн юм ингээд бүр ингээд болчингууд ч юм уу таны амьдралд тэр шинэ энергийг оруулах орон зай үүссний дараа энэ сайн сайхан бүхэн чинь ингээд араараас орж ирэх нэ гэж ингэж мессеж гарч ирж байна. За тэгээд энэ хүрээд одоо мэрэг манд дуусж байна. Тэгээд тань таалагдах юм бол лайк дараарай мөн subscribe дараарай. Тэгээд дараагийнхаа уншлагаар эргэж уулзлаа түр баяртай. За 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагаас тавтай морил ингээд өнөөдрийнхөө уншлагаар ойр үе таны амьдралд тохиолдоод байгаа зүйлс ямар нэгэн одоо цаадаал татахтай юу гэсэн одоо сэдвтэй уншлагыг мэргээг бол хийж гин. Тэгээд хамгийн эхлээд та бүхнийхээ одоогийн нөхцөл байдал таны амьдралд те юу тохиолдож явах боломжтой вэ гэдгийг хамтдаа энергийн шалгалт хийж харцгаая. За хамгийн эхлээд Map Oracle хүзэрнөөс нэг хүзэр гаргаж ирээ. За та бүхний маань амьдралд сүүлийн үед юу тохиолдоод байна вэ? За урилгагүй зочин гэсэн хүзэр маань буруу талаараа гарч ирлээ.
За дээр хөдрийг дэлгэж харцгаая. За Wheel of Fortune, Tower, World гэсэн хөзрнүүд гарч иржээ. Маш том энергийг илэрхийлдэг 3 хөзөр бол гарч ирсэн байна. За хамгийн эхлээд энэ хөзөр бол хамгийн сүүлд дэлгэн. За урилахгүй зочин гэсэн хөзөр маань юуг илэрхийлдэг юм бэ гэдгийг хамтдаа харцгаая. Ямар нэгэн те нууц хаалгаар хин нэг охин те орж ирж байгаа. Ерөөсөө бодоогүй те урилахгүй гинтийн те ямар нэгэн юм зочин таны амьдралд орж ирсэн. За буруу талаараа гарч иж энэ 41-5 ямар нэгэн гэрлэлтэй холбоотой эсвэл гэрлэлт араар тавилт үл итгэлцэл. За нөгөө талаараа ямар нэгэн шуурах те таны амьдралд ингээд айгу томор шуурж байна. За өнөөдөр айгуух ингээд шуурсны дараа маргааш нь тэнгэр айгуу гой цэлэмцэн байдаг штэ. Тэг яг тэрнтэй адилхан таны амьдралд ойрын үед бол шуурж байна. Тэгээ таны амьдралд ямар одоо гинтийн өөрчлөлтүүд тухайн одоо нөхцөл байдалтай те одоо нөхцөл байдалтай холбоотойгоор тохиох боломжтой вэ гэдгийг өөрчлөн таамаглаад тэрийг ингээд амьдралдаа биелүүлэх боломжтой гэсэн юм мессеж бол гарч ирсэн байна л да. Ерөөсөө ямар нэгэн юм нэг таны хүсээгүй зүйлс таны амьдралд тохиолдох те хүсээгүй байсан хин нэгэн таны амьдралд орж ирэх, хин нэгэн орж ирсэн хүн чинь хүсээгүй үйлдэл чинь гаргах ч юм уу. Нэг ийм зүйлс сүүлийн үед тохиолдож байгаа бол эсвэргээрээ энэ таны ирээдүйн сайн сайхны төлөө хүмүүсийг тань сурахын төлөө ч юм уу өөрийгөө илүү ойлгодог болохын төлөө ч юм уу те тохиолдож байгаа юм үйл явдал байна гэж ингэж бол гарч ирж байна л да. Яг одоо таны ингээ хүсэж байгаа зүйл чинь биелэхгүй байж болно. Хүссэн одоо орилгоо таавалж чадахгүй байж болно. Гэхдээ эндээс эргээд та ингээд босох чадвар, юмыг олж харах чадвар ч юм уу те юмыг одоо хийж бүтээх чадвар чинь бол өсч хөгжөөд ирнэ. Тэрийг гол нь цаашид миний амьдралд одоо энэ өнөөдөр болж байгаа зүйлсээр дамжуулаад юу тохиолдох боломжтой вэ гэдгийг олж харах, урьдчилж таамаглах ч айгүй чухлаа гэсэн ийм утгыг бол илэрхийлдэг юм байна. За ерөнхийдөө нэг ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд 5 дахь хөзөр дээр маань болохоор одоо өөрчлөлт шинжилэлттэй од за кармик үйл явдал амьдралын юм эргэлтийг илэрхийлдэг Wheel of Fortune буюу Азийн хурд гэсэн хөзөр маань гарч ирсэн байна. За таны амьдралд олон төрлийн юм өөрчлөлтүүд за ерөөсө хүлээж байгаагүй зүйлс ч юм уу те энэ хөзөртэйгээ холбогдоод хүлээж байгаагүй хин нэгэн таны амьдралд орж ирсэн. За нөгөө талаараа ингээд айгу сайн сайхан зүйлс ч гэсэн таны амьдралд тохиолдож явах боломжтой. Нэг сөрөг зүйлс тохиолдоход түүнтэй адилханаар 2 эрэг зүйлс таны амьдралд орж ирж байгаа ч юм уу. Гэхдээ таны хувьд тэр таны амьдралд тохиолдоод байгаа сөрөг зүйлс нь жоохон таны санааг зовоод байгаа ч юм уу. Тийм нөхцөл байдал танд тохиолж явах боломжтой. Бун саяхан та ингээд өөрийнхөө ерөөсөө төсөөлж байгаагүй бодож байгаагүй нөхцөл байдалтай тулгарч үтсэн те төсөөлж байгаа үйл явдал таны амьдралд тохиолдсон шокормор ямар нэгэн зүйл болсон. За тэр нь болохоор юутай холбоотой юм бэ гэхээр таны хуучин итгэл үнэмшил юм уу эсвэл таны хийж бүтээж ирсэн зүйлстэй ч холбоотойгоор ямар нэгэн алдаа тэнд байсан учраас тэр нуурж унсан ч юм уу те ямар нэгэн том мессеж танд ямар нэгэн зүйлийг ойлгуулахын тулд энэ одоо уналт ч юм уу те алдагдал таны амьдралд бол орж ирсэн байх боломжтой байгаад байна. За мөн энэ хөзөртэй холбоотойгоор та ямар нэгэн зүйлийг олж мэдсэн айгүй юм чухал зүйл гэрэлтэй холбоотой юм уу, хосын харилцаатай холбоотой юм уу, эсвэл мөнгө санхүү алдагдaltaй холбоотой юм уу те зүгээр ах та гэж итгэжсэн зүйлс чинь ерөөсөө биш байсан гэдгийг та ойлгож авсан. За нөгөө талаар та ямар нэгэн томоохон зүйлийг саяхан амьдралдаа дуусгасан ч юм уу амжилттайгаар дуусгасан зүйл байж болно. Эсвэл ямар нэгэн сөргөөр нөлөөлж байсан зүйлсийг та ингээд амьдралаасаа тавьж явуулсан байж болно. За үүнтэй холбоотойгоор таны амьдрал айгүй юм гэрэл гэгээтэй болоод байгаа юм шиг те тэр зүйлийг явуулснаар энэ одоо шокруулаад байсан зүйлийг бас тавьж явуулснаар та энэ хувь зайнахаа эргэлтийн дагуу ингээд хөдөлж эхэлснээр ч юм уу те амьдрал чинь нэг тийм зөв тал руугаа эргээд байгаа юм шиг санагдаж байгаа. Эрэг зүйлс бас таны амьдралыг тохиолж байгаа юм болов уу гэж эндээс бол харагдаад байна.
За тэгээд үргэлжлүүлээд өнгөрсөн тэ тохиолдсон эерэг болоод сөрөг гэх юм уу тэр нэг таны ерөөсө бодоогүй байсан өөрчлөлттэй холбоотой зүйлс чинь яагаад тохиолдсон бэ? Тэр тохиолдох болсон зорилго нь юу байсан бэ гэдгийг харцгаая. Энэ эдгээр зүйлс сая таны одоо энергийн шалгалтыг хийх үед дурдгдсан зүйлсээ таны амьдралд тохиолдох болсон шалтгаан нь юу вэ? Таны амьдралд яагаад тийм томоохон өөрчлөлтүүд ирсэн бэ? За гэдэг талаас нь харахад болохоор та ингээд жоохон өөртөө итгэдэггүй те зарим үед жоохон өөртөө итгэх итгэлээ гэхтэй айгу амархан төрлийн тийм хүн байх боломжтой байна л да. Нөгөө талаараа бас ийм яг ийм нэг ижил байнгын ийм рутинтэй тэгээ тэндээсээ ингээ гарна гэдэг бол таны хувьд те айгу хэцүү комфорт зоноос гарна гэдэг нь таны хувьд айгу хэцүү өөрийгөө гівдэлж өөрчилж ямар нэгэн шин зүйлийг туршиж үзнэ гэдэг нь таны хувьд тийм айгу яал мэд санагддаг гэж гарч ирж байна л да. Гэтэл та өөрийнхөө зүн совинг сонсоод эсвэл өөрийнхөө яг ийм жинхэнэ бодит байдлыг харах юм бол та болохоор айгүй уур чадвар өндөртэй, өөрийн гэсэн орлоготой, статустай ийм төрлийн хүн байгаад байгаа байхгүй юу? Хүмүүсийг баг ингээд дагуулад явах хэмжээний ч юм уу, энергийн хувьд ч тэр айгүй хүчрхэг хүн. Гэтэл зарим талаараа та ингээд тэр байдлаа ч юм уу те нэг талаараа та өөрөө тэр байдлаа мэддэг байж болно. Одоо нөгөө надад ийм бүрэн боломж байгаа би чадна те гэдгийг өөрийнхөө статусыг өөрийнхөө одоо төсөл байдлыг гэсэн боддоор хардаг байж болно. Гэхдээ үргэлж тэр байдлаа ингээд нөгөө алдчихгүй тулд айгүй сэтгэлээ зовоодог. Байнгын ийм нэг давталт хичээл зүтгэл гарахгүй бол байнгын одоо ийм нэг юм ингээд сайтар давтаж яахгүй бол хүлээн зөвшөөрөлтгөө болчин ч юм уу хүмүүст ингээд те яг ийм жинхэнэ миний чадвар харагдахаа болчин ч юм гэдэг талаас айгүй айцтай байгаад байдаг. Энтэйгээ холбоотойгоор таны хувьд одоо мэдрэлийн хувьд оюун санааны хувьд айгүй юм их ядралтыг мэдэрж байгаа. Тийм байдал бол байсан байна л да. Тэгээ эндээсээ үүдэлтэйгээр таны хувьд энэ үйлдэлүүдтэй та ингээд өөрийнхөө хувьд төгс хүн нь мөн шүү. Энэ одоо үе шатыг те энэ зүйлийг одоо ойлгуулахын тулд эдгээр одоо ийм өөрчилж шинжилттэй ямар нэгэн тийм биеийн чинь хувьд ч юм уу нэг тийм сонин одоо мэдрэмж өвчлөл юм уу эсвэл гинтийн нэг тийм зүгээр ах гэж бодож байсан чинь зүгээр биш байсан ч юм уу нэг тийм мэдээ сонссон байх боломжтой байгаа юм л да. Тийм учраас та имплект хийвцэн за нөгөө талаараа айгүй юм амрах шаардлагатай болсон те хийж байгаа зүйлсээ жоохон хүн дээрх юм одоо саналыг имлэгээ сонссон ч юм уу. За нөгөө талаараа бүр зүгээр заавал имлэг домтлог гэхгүйгээр зүгээр өөртөө би ингээд амрахгүй болохгүй мэн амралт надад чухал юм байна гэдгийг айгүй ойлгосон тэрийг ингээд амьдралдаа хэрэгжүүлсэн хүмүүсээс олон байгаа хаа. За тэгээд дээрэс нь хэрвээ тийм биш болвол таныг амрахыг уриалж байгаа байхгүй юу? Амраач өөрийгөө жоохон энэ нэг бужигнсан одоо энэ нөхцөл байдлаас те байнгын энэ нэг одоо дарамтнаасаа өөрийгөө ингэчгүй тэгчгүй гэсэн айдснаасаа жоохон холдуулаад те амар тайван гэдэг нэг амраад өгөөч гэсэн юм мессежийг бол өгөөд байгаа байхгүй юу? Энийг ойлгуулахын тулд энэ зүйл тохиолдсон гэсэн. Тэгээд тэхийн тулд та одоо ингээд юу гэдэг танд ингээд бодогддог зүйл байж магадгүй те одоо бага байхдаа өссөн газраа нэг очихынсан ингэ одоо айгүй юм таны хувьд маш том юм дурсамж бүтээсэн тэр газраа нэг очихынсан ч юм уу тэр хүмүүстэйгээ нэг уулзахынсан ч юм уу гэж бодоод яваад идэг боловч яг ингээд чаддггүй зүйлсээ одоо хийх цагч нь бол ирсэн. Эргээд өөрийнхөө тэр дурсамжийг сэргээх ч юм уу те тэрүүгээр дамжуулж сэтгэл санаагаа сэргээх тэр одоо үе чинь бол ирж байна. Мөн нөгөө талаараа зүгээр ингээд шал өөр зүйл хийх та магадгүй одоо чинь ингээд санхүүгийн төлөө ажил хийдэг ч юм уу хүн байлаа гэж бодоход хүмүүнлэгийн одоо ажил хийж одоо толгой тэрхээ амраах сэргээх ч юм уу арай өөр орчинд орж хүмүүстэй уулзаж те ийм хүүхдийн одоо энерги мэдрэгтэн тийм газраар явж өөрийнхөө энергийг сайжруулах ч юм уу эсвэл боддоор өөрийнхөө хүүхдэд илүү их цаг гаргах эсвэл өөрийнхөө хүүхэд нас дотоод тэр хүүхэдтэй илүү их цаг гаргах ч юм уу гэдэг зүйлийг ойлгуулахын тулд эдгээр зүйлс таны амьдралд тохиолджээ. Та ингэж амарч чадсанаар ингэж өөрийнхөө одоо нөгөө хүслийг бодож исэн зүйлээ биелүүлж те захаас нь ингэж хийж эхэлснээр таны амьдрал бол айгүй юм эерэг тал руугаа сайн тал руугаа ингэж ирэх гэж байна.
Та ерөөсөө ингээл өнгөрсөн л угаал айгүй хараад идэг. Өнгөрсөнд ялцчгүй бид нар одоо бүхэл хүмүүстэй энэ үр үндсээ хийж байгаа зүйлийнхаа үрийг тариад энэ маань ингээ ургаж байгаа үе. Гэхдээ та тэр үрээ ургаж ийнэгүй юу? Ямар вэ гэхэд айгүй ингээ шалгаад байдаг. Энэ бас нэг талаараа айгүй юм зөв зан чанар мөн боловч хитрхи ингээд өөрийгөө тухгүй байлгаад байдаг тэр үрээ дамжуулаад. Тэгээд ингээд ямар нэгэн хин нэгэнтэй өрсөлдөд байгаа юм шиг нөгөө талаараа өөртөө айгүй хөрсөлдөд өөрийгөө айгүй стресстүүлээд зарим үед хөөе би чинь бараг ингээд унтчихснаас босч хичээлээ хийхгүй болохгүй гэдэг ч юм уу те. Зарим талаар юм нэг төвчгнөр маягийн ч юм уу те. Уучлаарай. Тийм зан чанар айгүй танд байгаад байгаа учраас амрах өөртөө цаг зарцуулах өөрийнхөө яг ингээд өөрөө ямар их потенциалтай юм бэ, ямар их боломжтой хүн юм бэ гэдэг тэр зүйлийг хүлээн зөвшөөрөх гэсэн юм зүйлийг ойлгуулахын тулд бол эдгээр зүйлс бол те таны амьдрал тохиолдож байжээ. Би чи өвдсөн ч юм уу энэ төр байгаа юм болов гэж би эндээс хараад байгаа байхгүй юу? За тэгээд энэ бүхний цаадах сүнслэг сургамж нь юу байсан бэ гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. За энэ бүхний цаанах сүнслэг сургамж гэсэн чинь аягны 3 болон зоосны одоо хөлөгт баатар бол гарч ирж ийн л та. Эндээс харахад болохоор байнгын тогтмол одоо урагшлах гэдэг нь бол айгуу чухлаа тий. Энэ процесс бол айгуу чухлаа гэсэн мессежийг бол өгж ийн л доо. Тэсвэр төвчээр энэ бүх зүйл бол танд бол цогцолж байгаа гэж бол харагдаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ямар нэгэн зүйл ингээд тууштай байж чаддаггүй ч юм уу тийм хүмүүс байгаад байх юм бол тууштай байх гэдэг чинь бол тууштай байж сурах гэдэг чинь сүнслэг сургамж. Гэхдээ би энэ сонголтыг хийсэн хүмүүсийг бол тийм юмыг голоос нь хаяад ингээд өөрийнхөө одоо юу гэдэг хүсэл мөрөөдлийг хөөчдөг шууд тийм төрлийн хүмүүс гэж бодохгүй байгаа байхгүй юу? Хүзэрнүүд дээрээс харагдахад болохоор айгүй юм нихуур нэмбай айгүй юм юмыг ингээд яг идэв дөрүүлж ихэхгүй бол санаа намардаггүй ч юм. Тэгээ нэг тийм төрлийн хүмүүс айгүй давмгаалж байгаа учраас таны сүнслэг сургамж чинь хитрхи нэг зүйлдээ зууралдах нь нэг талаараа таныг ядраадгаа гэдгийг ойлгуулах гэж одоо хичээж байгаа юм те. Тийм зүйл байгаад байна. Заримдаа ингээл те бүр ингээд хуянгаа хөөртөл төр юм хийх гэдэг чинь бас зөвч гэсэндээ амралт те зугаалга сэтгэл санаа одоо нөгөө юмд ийм эмоцоо жоох ингээд тордох те найз нөхдөйгөө цагийг өнгөрөөх зарим үед те шоудах ч юм уу зугаалах ч юм уу зүгээр хүмүүстэй хов ярих ч юм уу те юу ч гэж бол тиймэрхүү зүйлс бол таны амьдралд айгүй чухал шүү. Урдах зүйлээ хийгээд ингээд явна гэдэг чинь бол зөвөө сайн байна. Та ингээд ирээдүйд ч гэсэн таныг одоо бүрэн дүүрэнтэй юм төгс байдал амжилт таныг бол хүлээж байгаа. Бүр амлцсан байгаа амлалт энэ бол. Гэхдээ өөрийнхөө тэр дотоод мэдрэмжийг сонсох те зарим үед одоо найз нөхдөйгөө уулзах зугаалах шоудах хөгжилдөх те аз жаргалтай цагийг зугаатай цагийг хүмүүстэй өнгөрөх өөртөөгөө өнгөрөх эсвэл өөрийнхөө дуртай юм хийгээд нэг өдрийг өнгөрөөчхөр та ингээд бүх юмнаас хоцроод бүх шалгалтандаа одоо тэр дараагийн шалгалтуудын дээр муу оноо өнөдр гэсэн тийм ойлголт бол биш шүү. Зүгээр тэр өөртөөгөө цаг өнгөрөөний чинээс айгүй чухал шүү гэдгийг мессежийг бол ойлгуулахын тулд тань сүнслэг сургамж нь бол ийм мессеж гарч ирж ийн л да. За тэгэхээр таны хувьд юуг судлаж явуулах, юуг орхих хэрэгтэй байгаа вэ? Энэ зүйлстэй холбоотойгоор сэлэмний хяа гарч ирсэн байна л да. За энэ хүндрээс эндээс маань одоо юу харагдаж байна вэ гэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр юм болгоныг яг юм өөрийнхөө контролны дагуу тий төлөвлөгөөний дагуу болох гэж оролддог тэр зүйл чинь бол хитрхи төлөвлөгөөтэй байдал ч юм уу тий эсвэл үг болон үйлдэл хоёр чинь зөрөөд идэг байдал ч юм уу тий би одоо ингээд өөрийнхөө төлөө хийн гिचээд тэрийг яг биелүүлэхгүй байдаг ч юм уу айдсаа одоо ингээд
даван туулахын тулд үйлдэлүүд хийдэг боловч тэрийгэ дахиад эргээд тавтаад идэх ч юм уу. Ийм зүйл хитрхи одоо юмд айгүй юм ноцтой ханддаг ч юм уу те. Тэдгээр зүйлсийг тавьж явуулснаар та ингээ айгүй амар болох болно. Айгүй хамааглан болох болно гэх юм уу. Гэхдээ зарим талаараа таны хувьд болохоор үргэлжлүүлэхэд тохиромжтой зүйл нь гэх юм бол те юмд ингээд тууштай ханддаг зүйл, юмыг айгүй сайн шалгадаг байдал ч юм уу. За бас нөгөө сониуч те юм сурын мэдээ би үргэлж сайжрыг гэж яддаг энэ бодол чинь бол таныг холын замд одоо найдвартай те урсгах цаана ингээд карьерийн хувьд, амьдралын хувьд үргэлжлэхэд чинь бол маш юм зөв одоо заншил гэх юм те зуршил бол болж суусан байх болно гэж эндээс л харагдаж байна л да. Тэгээд ямар нэгэн тийм хуучирсан ихтгэл үнэмшил ямар нэгэн байдлаар те аав ээжийнхээ хилээд агаад хитрхи хитгээд байх ч юм уу аав ээжигээ үүсгэл гэж байгаа юм биш. Яг юм нэг өөрийнхөө амьдарч байгаа нөхцөл байдал орчин за нөгөө цаг үе болоод за хүмүүсийн хэлж байгаа зүйлийг юу нэм шүүлтүртэй бас хитрхи юм нөгөө нэг итгэлтэй хүмүүсийнхаа үгэнд хитрхийг орох ч юм уу өөрийгөө ингээд орхигдуулаад байгаа байхгүй тэрнтэйг холбоотойгоор тэр байдлаа жоохон ингээд өөрчлөх гэх юм уу те тэр байдал дээр ингээд нэг эргэж харалт хийх нь бол айгүй чухлаа гэж эндээс бол гарч ирж байна харагдаж байна. За тэгээд үүнийг хийж чадсанаар те таны амьдрал ямар одоо зам чиглэлд рүү орж ирэх нь вэ? Энийг өөрчлөснөөр таны амьдрал юу руу орох нь вэ гэдгийг харцгаая. За энэ байдлыг та давж гарснаар те зарим нэг юм зүйлсийн тунгийн тааруулж эхэлснээр ч юм уу те өөрийгөө илүү боддоор харж чадснаар ч юм уу бодол мэдрэмж болоод сэтгэл хөдлөл те эмоцоо ингэж зохицуулж балансыг ингэж тэнцвэржүүлж чадсанаар таны одоо амьдрал айгүй тийм томоохон шийдвэрүүд гарч ирж те ямар нэг юм гацалтыг мэдрээд байсан болвол те өөрийгөө цаашдаа яах вэ гэж бодоод байсан юм нэг гацаад байсан зүйлсийнхээ одоо зөв шийдлүүдийг олж харж чадах нэ. Одоо тийм их хурдан шийдвэр нь гарч ирэхгүй байх магадaltaй ч гэсэндээ яваандаа таны ингээд нөхцөл байдлаас үүдэлтэйгээр үйлдэлээс ч үүдэлтэйгээр юм суудвал ингээд өөрчлөгднөө. Тийм ямар нэгэнтэй харилцаа холбооны тал дээр шийдэж чадахгүй байгаадсэн зүйлийнхээ учир начрыг олох те ийм байдал бол таны амьдрал орж ирэх нэ. Инхийн тулд та жоохон судалгаатай байх хэрэгтэй байна. Мөн ямар нэгэн одоо хуучирсан ихтгэл үнэмшил баригдаад байх гэхээс илүүтэйгээр өөрийнхөө дотоод мөн чанарыг өөрийнхөө одоо зүрх сэтгэл юу гэж хэлж ийн вэ гэдгийг айгүйх сонсох тэр боломж бол таны амьдралд бол гарч ирэх нэ. Зүн совин чинь бол илүү хурц болох нэ гэж ингэж харагдаж байна. Таны хувьд айгүй юм бодит бөгөөд юмд айгүй сайн анализ хийж чаддаг төрлийн хүн байгаад байна л да. Нөгөө зүн совиндоо амьдралыг даатах ч юм уу одоо нөгөө зүн совингаа айгүйх чухалжил сонсон эмоцо сонсон ч юм уу гэхээс илүүтэй бодит байдлыг айгүйх сонсох дуртай ийм төрлийн хүн байгаад байгаа учраас заримдаа ийм нөгөө ертөнцөөс юу хэлэх гээд байна вэ? Миний зүн совин надад юу хэлэх гээд байна вэ гэдгийг өөрийгөө сонсож тэ дотгошоо өөрийгөө сонсож сурах нь айгүй чухлаа. Тэгэх боломж багаар таны амьдралд гарч ирнэ гэсэн мессежүүд бол гарч ирлээ. За тэгээд хамгийн сүүл болохоор нөгөө та бүхний маань сонгосон хамгийн ихний энэ жил ансүрс хөзрөө тайлбарлахаа одоо марцсан учраас нэмэлтээр оруулъя гэж бодож байна. За энэ хөзөр маань ямар мессеж өгж ийн вэ гэдгийг хамтдаа харцгаая. За ийм yes гэсэн маш гоё мессежтэй хөзөр байсан байна. Нэмэлтээр хэлэхэд болохоор маш гоё хөзөр байгаад байна. Тэгээ та бол ингээд амьдралынхаа сонголтын хэсэг дээр ямар нэгэн юм сонголт хийх хэсэг дээр бол маш зөв сонголтыг бол хийж чаднаа. Ямар нэгэн сонголт хийсэн бол таны тэр сонголт чинь бол тэ урт хугацаанд маш зөв сонголт байсан. Зарим талаараа тэ ямар нэгэн юм сорилт ч юм уу бэрхшээл таны амьдралд авчрах боломжтой ч гэсэндээ зэц гарах үр дүн нь бол yes буюу тийм таны сонголт үргэлж зөв байсан гэдгийг бол илэрхийлдэг юм хөзөрөл байсан байна. Юу ч хийжсэн, юу ч асуусан тэ ямар нэгэн зүйлийг эргэлзэж байгаа бол та ингээ өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож хийсэн сонголт чинь бол зөв байх болно. Ирээдүйн гарах үр дүн таны амьдралд эерэг нөлөө авчрах болно. Нөгөө сая хамгийн сүүлд гарсан хоёрын сэлэм гэсэн хөзөртэй маань ижилхэн ийм хоёр ертөнцийг те
нар сар 2-ыг ч юм уу те барьцсан байгаа юм гой хүзэр бол гарч ирсэн байсан байна. Тэгээд эргэлзэх, тэнэгэлзэх асуудал бол хүний амьдралд бол байж лээдэг. Тэгээд та өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоод хийсэн сонголт нь бол үргэлж юм хөхөд зүв байх болно. Өөртөө итгэхээрэй гэсэн мессеж бол гарч ирсэн байна. За тэгээд энэ хүртэл бичлэгийг мань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд таалагдах юм бол лайк, subscribe дараарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай.